Монгол улсын засгийн газраас дайны эрсдэлтэй бүсэд байгаа иргэдэд татаа авах шийдвэрийг гаргаснаар манай зам тээврийн яам бас сайн ажиллаж үндэсний агаарын тээвэрлэгч Мят компани өчигдөр 3 сарын 10-ны өглөө 7 цаг 40 минутаас нислэг үлдээд 9 цаг нисээд тэгээ өнөө өглөө 4 цаг 41 минутанд амжилттай газардаж эх орондоо дайны бүс байгаа 91 хүнийг авчирсан. За энд бол бас манай холбогдох байгууллагад хамтарч цаа ажилласны үр дүнд Арабын нэгдсэн Эмират улсын агаарын цэргийн хүчин за мөн холбогдох бусад байгууллагууд бас хамгаалтын дор хөөргөж өнөөдөр бас амжилттай газардлаа. Энэ бол бас Монгол улсын засгийн газар дайн бүхий бүсээс иргэдэд авчирсан одоо бас анхны тохиолдол амжилттай гүйцэтгэлээ. Уг уургийг амжилттай гүйцэтгсэн нислэгийн баг экипаж 20 хүнтэй тусгай экипаж хөрсөн. Мят компани удирдлагууд, зам тээврийн яам, гадаад харилцааны яамны удирдлагууд бас засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлж байгааг уламжилж өгөхийг хүсэж байна. Талархал илэрхийлээд.